Монгол улсыг 2026-аас 30 он төгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах асуудал яригдж байгаа. Тэгээд маш олон бичиг баримтууд байгаад байна. Энэ дээр алсын хараа 20-50-аас ихсүүлээд өнөөдөр ерөнхий сайдын амнаас 170 гаруй гэж ярьж ирсэн. Сая учрал сайдын амнаас 500-аад гэж ярьж байна. Ингээд маш олон бодлогын бичиг баримттай. Биднэрт бол цаас ерөөсөө багтахгүй байгаа. Зөндөөл цаас байна. Тэгээд яаж яг бодиттой тэрийг ажил болгох уу гэдэг асуудал байгаа. За өмнөх нийгмийн үед бид нар 5 жилээр төлөвлөлдөг гэл ер нь шөөмжилдэг л байсан л да. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг энэ төр гэдэг. Эн чинь ер нь зүв байсан юм шүү. 5 жилээр ажиллаа төлөвлөөд тэгээд төлөвлөгөө боловсруулад дүгнээд явдаг. Энэ төлөвлөгөөний комисс гэдэг байгууллага ингээд хийгээд явдаг. Эдийн засгийн бүх тооцоолол нь. Тэгээ ерөөсөө энэ эрэлтэд суурилсан нийлүүлэлтийн бодлого гэдэг юм гаргаад тэгээд яг эрэлт нийлүүлэлт хоёр нь балансалж очдөг ийм л зүйл байсан байна. Тэгээ энэ асуудал байхгүй болсноос хойш ерөөсөө эрэлт нийлүүлэлт хоорондоо зөрөөд ингэ явчихдаг. Тодорхой хэлбэл зүгээр хүнсний ногоон дээр ярил л та. Манай бүс нутагт байж гэн. Нэг жил манжин гайгүй үнд орохоор хүмүүс шуураад дараач нь бүгдээрээ манжин тарьдаг. Тэгээ илүү үйлдвэрлэл яваад тэр манжингийнхаа үнийг унгачдаг. За энэ жил манжин бүтэхгүй байна гэд луун тарьдаг. Иймэрхүү нэг тийм бодлогогүй, захиалаггүй ийм эрэлтэд суйрлаагүй нийлүүлэлт хийгээд ингээд зах зээл дээр илүү үйлдвэрлэл бий болгоод явчихад байна. Тэгэхээр энийг нэг тийм байгууллагатай болёо. Эдийн засгийн хөгжлийн яам энэ асуудлыг хариуцж байгаа гэж байгаа. Тэгээ яам юм чинь бас энийг асуудал хариуцаад явна гэх нь хаашаа зүгээр ер нь нэг тийм яг мэрэгсэн тийм агентлагтай мэрэгжлийн эдийн засгчдаас бүрдсэн агентлагтай бол яасан юм бэ? Энэ дээр улсынхаа шилдэг болсон хүчнүүдээ авъя. Улс төрчлөгөө авъя. Монгол ардын намаас тэр ардчсан намд ч гэсэн зөндөө сайн эдийн засгч нар байна. Эднийг авж ягаад нэг ийм агентлаг шиг бүтц байгуулад хэдүүлээ тэрүүгээрээ л бүх захиалга тооцоолол хангамж энэ шийдэд явдаг байя гэсэн нэг ийм ажил хэрэг санал тавьмаар байна. За дараагийн асуудал нь энэ дамжин яам сайдаас энэ бензиний асуудал сая нэг юм болоод ч нэг айхтар бүрэн илар шиг бол байна л да. Хөдөө орон нутгууд яг намрын хэд ажлын цаг дээр бол хангамж дутагдaltaй газрууд байна. Тэгэхээр энэ дээр нэг хоёр асуудал байгаа. Нэг нь дотооддоо үйлдвэрлэх. Дотооддоо үйлдвэрлэх асуудал чинь газрын тус боловсруулах үйлдвэр бол орноо. Тэр ингээд явна. Мөнгө төгрөгийн шийдэгдсэн учраас орно. Энийг харин яаж ажиллуулах вэ гэдэг дээр одооноос санаа зовж эхлэмээр байгаа. Тэгэхгүй бол нөгөө яг цаг нь болдог. Нөгөө газрын түүхий тосных нь асуудал хүндрэн шүү. Тэгэхээр энийг одооноос бодж ярмаар байгаа. Нөгөө талд нь бол энэ савны асуудал. Энэ жил багахан мөнгө тавих шиг л боллоо. Тэгээ тэр бол юу ч болохгүй л дээ. Бид нар тооцоол хийж үзэхэд 3 сарын хэрэглээ хангах нөөцийн савтай болоход 900 тэрбум төгрөг шаардах юм бил. Тэгэхээр энэ бол нэлээ их төсөв шаардна. Тэгэхээр хувийнхантай хамтарч хийх хэрэг гарах баг. Дараагийн оч 1 минутаа нэмээд авчихна. За 1 минут нэмжигэй. Тийм. Тэгэхээр энэ дээр нэг ямар бодлого явж байгаа вэ? 50% хангах тэр түүхий тосныхаа хэрэглээ 1.5 сая тонны тосоо яаж хангах гэдэг дээр одооноос анхаарч явахгүй бол гэдэг дээр нэг асуулт асууч. За энэ мега төслүүд дээр уг нь ороод явж исэн юм аа. Тэгээд мэдэхгүй. Ер нь надад жоохон бүдгэрэл ах шиг байна. Энэ кокс хийм, нүүрс хийм гэдэг. Энэ нүүрс хийм чинь манад байгаа энэ маш их нөөцтэй нүүрснээсээ бид хэд ядаж эхний ээлжинд дизель түвшнийхаа хэрэгцээг хангах. Нүүрснээс түлш гаргаж авах энэ зүйл чи дэлхийд ердийн зүйл боллоо ш. Тэгэхээр бас давхар нэг ийм бодоод явбал яад юм бэ? 50% энэ шинэ газрын тус боловсруулах үйлдвэрээс хангаад 50% дээрээ алсын жоохон бодлого гаргаад энэ рүүгээ чиглээд судалгаагаа хийгээд ингээд явж ивэл яад юм бэ гэсэн ийм бодол байдیں۔ Тэгэхээр энэ дээр бас салбарын сайдын хувьд ямар бодлого байгаа вэ гэдэг нэг ийм асуулт асууж. Тэр мэрэгжлийн байгууллага дээр очрол сайд нэг. За
За миний яг хувьд бол зөв өөрийн ихтгэл үнэмшил бол би төр цомхон байх зохицуулт нь энгийн байхад бол өөрсдөө учраа олно л гэж ийм л бодолтой хүн л дээ. Тийм учраас нэг агентлаг байсандаа байгаагүй дээ. Бас энэ төлөвлөлт буруу байна гэж хэлэх нь бол өрөөсгөл. Зүгээр төлөвлөлт өөрөө зөв байх ёстой. Төлөвлөлтийн чадвараа бол сайжруулах ёстой. Ядаж энэ бодлогын чиглэлийг боловсруулах аргачлалаа хөгжлийн бодлого хариуцж байгаа мэрэгчлэлтүүнгүүдтэй холбогд галбан тушаалтнуудтай зааварлаад өгчтгөл байх ёстой Монголын төр. Тийм учраас сая тушаалаар энэ 5 жилийн чиглэлийг боловсруулах аргачлалыг батлаад энэ чиглэлээр хөгжлийн бодлого хариуцсан аймагуудын мэрэгчлэлтэй газар хилцээхэнд бол сургалтуудыг зохион байгуулсан. Энэ дээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр тусалсан. Ингээд биднэрт ямар боломж байсан бэ гэхээр шинжлэх ухааны академиг дайчилсан. Манай ажлын хэсэгт ажиллаж байгаа манай эрдэмтэн судлаач академич нар тусалсан. Ингээд баг чуулганаараа ороод, их чуулганаар ороод ингээд явхаар шинжлэх ухаанч төлөвлөлт болж болох юм байна. Хоёрт яг энэ бас нэг анх удаага гэж баг хэлнэ шүү. Энэ бодлогын баримт бичгээр KPI тавилаа л да. Тэрнээс биш тэр 550-60 бодлогын баримт бичгүүч юм бол үнэхээр одоо эмх замраагүй төлөвлөлт бол байсан. Тэгэхээр ер нь ингээд эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдсон учраас дээрэс нь ерөнхий сайдын барьж байгаа энэ зарчмыг нь бариад энэ 14 төслөгч тэр яам болгон дээр байсан төслүүдийг ч тэр нөгөө ирэмблэх ажлыг нэг дөрвөн бүлэг 15 зүйл аргачлалаар үнэлцэн. Тэгээд нөгөө тэргүй ээлжинд төслүүдэд тавиад хойшлуулахыг хойшлуулад ингээд эхлүүлсэн. Тэгээд таны хэлж байгаа нүүр сэмийн нөгөө цогцлбор болвол 14 төсөл байдаг. Энэ бол ухраагүй. Энэ ажил бол урагшилж байгаа. Тэг яг удаашралтай байна. За Эрдэнэс Монгол дээр техник эдийн засгийн үндэслэл боловсруулад ямар ч нэг ажлын даалгаврын зарлаад ингээд явсан. За тэгэхээр ер нь бол ингээд хот нэг юм хийдэг, яамн нэг юм хийдэг, компани нэг юм хийдэг юм байж болохгүй. Тийм учраас бид нар бодлогын чиглэл дээр тэр 4 жилийн хөтөлбөр дээр тэр нүүр сэмийн цогцлборыг одоо барьж байгуулна гэдгийг бол явсан. Тэг ихний шат бол ямар ч үсэн ажлын гараанаас бол гараад ингээд явж байгаа. Тэгэхээр зүгээр санхүүжилтийн шийдвэрлэх шаардлагатай төслийн жагсаалтанд байгаа. Гэхдээ нийгмийн хэрэгцээ шаардлага өндөртэй учраас тэргүй ээлжид хэрэгжүүлэх гэж зорилтыг нь тусгасан байгаа гэдгийг бас хэлье. За, Дамжин нэмсад хариулах уу? За тугаан сайд маань бас ажиллаар үзчихсэн хүн яг санаа зовж байгаа юм аа дээр маань л ижил дуурч байна. Нэгдүгээрт бол бид дотооддоо үйлдвэрлэхэд их үүсвэр түүхий тосны хэрэглээ импорт хийхээс болон дотооддоо олборлох хоёр хувилбараар одоо зэрэгцүүлж зохион байгуулалт хийж явахаас аргагүй байгаа. За одоогийн манай хүчин чадал бол үндсэндээ 360 мянган тонн руу буусан байна. Та өөрөө бас мэдж байгаа бох юм Петрочайнатай холбоотой энэ сум аймаг за мөн бас засгийн газрын агентлаг сангийн яамны зүгээс бас шүүхээс хийх шийдэгдсэн татвартай холбоотой асуудлыг ер нь энэ улсын их хурлаар оруулж ирэх нэг шийдэх ёстой юм байна л. Тэгэхгүй бол бид нар энэ дотоодоос хангах хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх ямар ч боломжгүй байгаа. За хоёрдугаарт бол энэ савны холбоотой асуудал байна. Савтай холбоотой асуудал дээр бид одоо улсынхаа хэмжээнд нэг 440 мянган савтай хүмүүс. За энэ маань бол үндсэндээ манай нэг сарын хэрэглээг л одоо арай гэж хангадаг.